Энэ нь төгс хүчит бурхны дээд эрх зохицуулалтаас үүдэлтэй гэдгийг тэр сүлд нь мэдсэн юм. Кристиан төгс хүчит бурхны үгийг судлахаар онлайн нөхөрлөлд оролцож эхэлжээ. Тэр айжмаар зарим үннийг ойлгож авч шаналгаат амьдралд нь эцэст нь найдвар гисгийсэн байна. Үнэнийг баг зэрэг ойлгож эхлэх үедээ би хүүхдүүдийнхээ ээжэд гомдол, хорсол, тээсэр байгаагаа олж мэдсэн. Би түүнийг үзэн ядаж, энэ нь зүрх сэтгэлийг минь ташлаасаар байв. Тиймээс би чуулганы нэг эгчэд бүх асуудлаа ярьж, тэр эгч надад бурхны үгийг илгээсэн. Би тэдгээрийг чин сэтгэлээсээ уншиж эхэлсэн бөгөөд бурхны үг намайг гэгээрүүлсэн юм. Эдгээр үннийг ойлгосныхаа дараа би түүнд гомдох гомдлоо орхиж, тэр зовлонгийн далаагаас үнэхээр амралт олж чадсан. Тэр үед би эцэст нь түүнд би чамайг уучлалт байна гэж хэлэх хүчтэй болсон. Би цаашид гомдохой болж, цээжийг минь дарж байсан хүнд ачааг эцэст нь авч хайсан.